Бичлэг эхлэх юм нь хэрэг та 18 нас хүрсэн спорт болон e-спортод хорхоотой бол Melpay сайт бүртгүүлээд миний Chicago гэсэн промоудыг ашиглан 30% бонус агуулмжтай бөгөөд өөрийн дуртай багууд дээр бооцоод тавьж тоглолтоо улам сонирхолтой болгож болно. Гэтэ мэдээж эрсдлээ тооцоод маш хариуцлагатай ашиглаарай. За өнөөдөр ярих манга бол үнэхээр бүр үнэхээр энэ мангаг уншсан хамгийн чанга гэр хүртэл дорой уйлдаг. Энэ мангаг ингээд уншингууд шууд нүдийнх нь урдуур аниме тоглоулгадаг гэж аахгүй юу? Энэ мангаг уншингууд шууд тархиндах топомж хайлаад тасгардаг бүр. Ер нь өөрийгөө олохгүй байгаа хүмүүс энэ мангаг уншаад ертөнцийн жинхэнэ үннийг ойлгож авна гэж байгаа. Тэгэхээр одоо миний өнөөдөр ярих тэр агуу мангал The Dog. The most violent, the most diabolical, the most dangerous, a beast slayer, a conqueror's conqueror, the goat of all goats, the ultimate needle mover, the head of the table, the tribal chief, in God mode himself, Roman Reigns. Dog бол ерөнхийдөө 4 жилийн өмнө гарч ирсэн. Тэгээ гарснаас хойш 2 орчим жилийн дараагаас эхлээл мэдээж итгээд тайлбараасаа болоод нэлээд олон хүмүүсийн сонирхлыг татаж аниме манга community донд баг жил гаруй турш вайрлсан юм билэ. 2 сарын өмнө шинэ волюм нь гараад буцаад нэлээд мем болоод эхэлсэн юм шиг байлээ. Reddit, Facebook, IG зэрэг хаасайг үйл явж илээ. Тэгээд энтэнд явж байхад нь би санамсаргүй болж хараад саяхан л яг ийм манга байдаг гэдгийг мэдсэн. Тэгээд сонирхоод уншаад үзсэн чинь нэр энэ no cap шүү. Үнэхээр дайжгүй байсан заяа. Тэгээд үзэгчтэй олон монголчуудаа энэ meme culture-ээс хоцроочихгүй тулд яг би өөрөө 2 жил хоцорсон л да. Гэхдээ үүнээс илүү хоцроохгүй тулд энэ бичлэгийг хийхээр шийдлээ. За энэ дээр бол хідүүлээстэй сайхан жихнээсээ тархи унтан заяа. Нэрээ. Нийгэм намайг хайсан. Надад ямар ч найз байгаагүй. Би яаж төрсөн бэ гэж юу? Манай аав гэж согт шамирч явж байгаа. Гинэд хоор нийцсэн юм уу яасан гудамжны залбин нохог паваад энэ мө би шааж чахад намайг төрүүлж жагаад өгцөн. Тэрнээс хойш миний амьдрал там болсон. Би нэг л өдөр тэр бандыг олчаад заавал хүчнэдтэй. Би ихтэй энэ хэсийг манганыхын тайлбараас уншчаад зүгээр тролл гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чи ихнээс энэ манганых нь гол плот нь энэ заяа. За тэгээд цаашаа яридөө. За тэгээд манай Dog Inga маань үсэц суулчаад харж исэн чинь энэ нэг Neo гэд мэрэгжлийн алуурч манай үнийг алхаар ирдэг. Ер нь манай үний тэр хүчнэх гээд байгаа аав нэлийн том мафийн босс юм шиг байлээ. Хүүгээ алуулах гээд бүр байн янз бүрийн хөлсний алуурчд явуулж идэг. Аюу сонио. Гэтэ манай Dog Inga болохоор ер нь нэлийн хүчтэй OP дүр. Тэр ирүүсэн алуурчдын ерөөсөө зоохгүйгээр easy зохицуулдаг байхгүй ер нь дандаа. Гэтэ энэ удаа манай хүн анх удаа өөртөө ижил төвчний хүчтэй алуурчтай тулдаж үзнэ. Аавч намайг явуулсан. Чамайг алуулахаар. Окей, оролдоод үзэлтэй. Тэр мөө хүчинд нь л гэсэн бол хүчинд нь хинч намайг зогсоож чадахгүй. За манай хоёр маань тэгээл тулаа үргэлжлэх тусам энийг ямар хүчтэй гэдгийг ойлгоод хүндэлж эхэлж байгаа. Тулааны дундуур манай хүн Йогийн Борш өвг нь идчихдэг. Тийм шууд утгаараа шүү. Манай хүний нэрээ Dog Inga-гаас гадна бас Rex гэж дууддаг. Одооноос Rex хэл дуудаа явчи арай богинох юм байна. За тэгээд манай хоёр ч үзэлцэж ядраад сүүл рүүгээ токнож зөөхээр болдог. Neo бол уг нь алуурчин болох хүсэлгүүл байсан юм бэлээ. Аав нь алуурчин тэгээд хүчээр өвлөлдсөн өөрөө бол уг нь зур хайгуу хоббитэй. Манай хоёр ч тэгээд зовлонгоо ярилцаал жинхэнэ андууд болох цаам нь ингэж эхэлж байгаа. Neo ч Rex-ийн заавраар хүсэл мөрөөдлөд авахаар болоод алуурчны замыг орхидог энэ тулаанаас хойш. Нөгөө тал харин мэдээч Rex яав тэрэнд нь таатай байхгүй. Өөрийнхөө бас нэгэн Neoтэй яг нэг төвшнийх гэж хэлж болохоор дээд зэрэглэлийн алуурчиндаа Rex-ийг зохицуулах даалгавар өгнө. За тэр нөхрийг нь болохоор Cat Beach гэдэг. Хэдэн зуун муурнууд ээж дээр нь цоораад тэгээд тэр олон муурнуудынх нь нөгөө тараг холилдоод манай хүн төрсөн гэсэн. Тэгээд манай хүний чадар болохоор бусдын болон өөрийнхөө сексийн дур хүслийг муужгаа дээрээ төвлөрүүлж агаад хар нөхөсгдөг. Тийм. Янз юм ээ. Энэ зур Rex-ийн маань зөв зүгээр сайхан гимгүү чийлэрэд явж хахад нь Kyle гэж энэ нөхөр нүдрүүн буудчихна.
Рекс ч уурлаад бас л нөгөө алуурчдын нэг байна даа гэж очисон чинь үгүй байдаг. Кайл бол ерөөхдөө нөгөө скул шүүтер байхгүй юу? Америкт бол энэ хэллэг амар алдартай. Ангийнхандаа амар бүлийдүүлдэг байж байгаад ерөөхдөө тесрээд буулж байгаад бүгдийг нь алдсан буудаад. Тэгээд Кайл болохоор бүр ганц өөрийнхөө сургуулиар зогсохгүй бүх сургуулийн бүлийнүүдийг алж санаа амарна гэсэн бас хөөрхөн хүчтэй мотивацтай террорист дүр. Гэтэ мэдээж энгийн хүн штэ. Яаж манай Рекс юм болох вэ? Рекс ч мэдээж уурж тариад Кайл яг Gould-ийн даваан дээр Catfish голоор нь ороод ирдэг. Тэгээд Catfish Rex 2-ын тулаан гэж бас нэлээ юм болно. Нэрээ Catfish-ийн жинхэнэ нэрийн Trish гэдэг шүү. Trish Rex 2 үзэлцэж байгаа хооронд нь Kyle боломжийг ашиглаж сухтаад алидийн терроризм эхлүүлж идэг. Цагдаа нар ч гэсэн мэдээж муу дуу гарангууд зогсоохоор ирнэ. Энэ цагтаг болохоор Ukuo гэдэг ер нь бол цаашдаа нэлийн чухал дүрл юм шиг байгаа backstory идэрхүүл хараад идэг. Гэтэ надад л нөх үүрэггүй юм шиг санагдсан болохоо шууд алгаслаа энэ дүрийг. За тэгээ нөгөө хоёрын тулаан дондор Rex маань нөгөө Nyog дуусгадаг харахаараа бор шууг нь идэх гэж оролддог ч гэсэн Trish мэдээж байхгүй штэ. Оронд нь муучхай байгаа. Тэр муучхай нь бол бүр хар нүх. Тэгэд Rex-ийг ч гэсэн сорж аваад бүр яг баларч исэн чинь Nyog гарч ирж яриа гэж аварж байгаа Rex-ийг. Trish ч Nyog чамшиг алуурчин гэж юу байсан юм уу? Урагч идэргээл үг хаянгууд. Nyog ч гэсэн Trish рүү дайраад тэгээд хоёрын эсрэг нэг болохоор ер нь л Trish игүүтэд эхэлж итэл цагтаа нар ирээд Rex-ийг буутчихдаг. Нэг сони юм нь Kyle Rex-ийн өдөр нь буудсан чинь яагаачгүй штэ. Тэгсэн эсвэл энэ цагтаагийн буу тийм OP юм уу? За мэдхгүй. Тэгээд Nyog-ийн толгой нөгөө цагтаан ч гэсэн буу тулгаад яг баримтлах чийтэл Trish тэр акшныг ашиглаад Rex-ийг аваад зутчихдаг. Ерөнхийдөө Trish гэсэн Rex-тэй адилхан багасаа л их ялгарлуулж исэн юм бэлээ. Тэгээд relatable санагдсан уу яасан Rex-ийг алах байтугай бүр аврангуудаа хаяад явцдаг. Nyog яаж хийж байгаа тэндээс молтрангуудаа Rex-ийг гэрт нь хөргөж өгөө шарахын нэмшлэн. Би энэ бүрэн тэгэрж амжааг байхад дахиад нөгөө хөлсний алуучд Rex-ийг алахаар ирнэ. Гэхдээ тэд нар Nyog Trish хоёр шиг тийм хүчтэй биш учраас манай хүн амархан зохицуулчаал байдаг. Nyog нэрээ нөгөө анх Rex-ийг үсээс асуулчаад гарч ирэхдээ дэлплээ сүдэлцэн штэ үсийн. Тэрнийхээ $50 өгөөд манай хоёр Rex-ийг үсээс саар явдаг. Тэгсэн тэр өсчнээ сохор манай хүн царайгаа харуулахгүй л гэж албаар сохор өсчин дээр очдөг байсан юм билээ. Жоох эмошнл гадаа шүү. За манай хоёр ч гэсэн үсээс асуулчаал зовлон жаргалаа хаваалцаал стайл жинхэнэ одоо сааж хагцахгүй андууд болж байгаа юм л та. Тэгээд Rex ч гэсэн аавыгаа хүчинд нэгсэн нь бол ер нь худлаа. Аавсаа нэг хөшөө идэр аваад ах юуг нь хүсдэггүй юм байлээ. Зүгээр л аав нь тайван байхгүй байнга янз бүрийн хүмүүс өөрлөө нь явуулаад байсан болохоор л нэг ёсонтоо айлах гэж тэр ирүүлсэн хүмүүст нь тэгж хэлдэг байсан юм байлээ. Гэтэ одоо нэгэн тал аав нь хүмүүс явуулахаа болохгүй байгаа учраас жинхнээсээ хайж эхлэе. Жинхнээсээ уулзж чагаад уучраа олцсон. Жинхнээсээ өстө хүчнтэй идрийг сэтгэж болооддаг. Тэгээд хайж судалж байгаа нэг тийм алуурчдын тэмцээн маягийн болдог гэдгийг бас болох өдөр хаяг идрийн Dark Web-ээс олж байгаа үзэгчийн зүгээс очихоор болдог. Аав нь иймэрхүү алуурчтай холбоотой байдаг болохоор мэдээлэл олдож магадгүй л гэж найдаж байгаа юм л та. За тэгээд манай хоёр тэр стадиумд нь очиод үзэгчийн суудлыг эзэлнэ. Хамгийн анхны тулаан болохоор racist homophobic хоёрын тулаан. Тэр racist нь бол бүр уг нь өмнөх тэмцээний дид байр юм бэлээ. Тэгсэн мөртлөө homophobic-тай ялагдчихдаг. Гэтэ энэ хоёрын тулаан угаасаа бүр манай Rex-ний хоёртой харьцуулшгүй доод түвшний тулаанчтай байхгүй юу? Манай хоёр ч гэсэн бүр ямар удаан зөгт юм бэ? Ямар сул юм бэ гэдрэгээд өөдцөн. Дараагийнх нь нэг фөри залуу хөлхөө өвгөн хоёр фөри шууд буугаад өгчдөг. Дараа нь дахиад бас нэг фөри террорист хүүх хоёр тулдахаар болдог ч гэсэн фөрийн дахиад шууд цогцчдөг. Үзчид донд ч гэсэн нэлээд олон фөринүүд байсан болохоор энэ тэмцээн зохион байгуулагч нар хүчээр дарамтаж матч фикс хийлгэлтэйгээд бослого маягийн болдог ч гэсэн өмнөх тэмцээний авраг энэ Камадева гэж нөхөр. Ер нь бол энэ тэмцээний дондоо бас хөөрхөн хүчтэй юм байлээ. Бүгдийг амархан зохицуулчихна. Бодлохоо өөрийнх нь ч тулаан ихэж нөгөө террорист хүүхний найз бас нэг хоёр террористтэй тулдахаар болно. Нөгөө хоёр буу тесрэх бөмбөг гэл янз бүрийн ашигладаг ч гэсэн Камадева бол энэ дундаас арай нэг левел илүү хүчтэй гэдэг нь харагдчихлаа юм л та. Нэгс авахгүй ялцдаг. За ингээ техникийн тухлаа дуусаад завсалгаанаар нь амттын тулаан буюу хэрс зан хоёр тулдаг ч гэсэн заана нэгтрхий хүчтэй болохоор тэр стадиумаа төвөөгээд гадаа нь цагдаагийнхан ч гэсэн мэдээд нэстэг хэрэгтэйгээ ирсэн хаасайгүй л өмөө хаасайгүй л божигнаа үсэх зур. Манай Rex өөрөө амтын болохоор зааныг өрөвдөд цогтаалах гэж оролдог ч гэсэн энэ ярзаан гээд тэмцээний зохион байгуулж байгаа боссын баруун гартайн таардаг.
Энэ нөхөр бол ер нь тэр Нёгийн хилээд байдаг организейшнд байдаг тэтгэртэй гарсан алуурчин байхгүй юу? Тэгэхээр өөрөөр хэлбэл баг Рекс Нё хоёртой нэг төвшний хүчтэй тулаанчаал гэсэн үг. Рекс чараал шууд хүчтэй гэдгийг мэдсэн юм уу яасан? Зааныг хаяа цугтдаг. Ярцаач гэсэн цагдаа нар болон бусад үмэнийг дарахаар цаашаа явна. За ингээд тэмцээний 2 дугаар нуглаа эхэлж homophobic маань хөлхөө үгнийг нэг зоохгүйгээр ялцдаг. Нөгөө талд харин Камедева тэр террорист хүүхэнтэйс хөөрхөн үзэлцэж байгаад ялдаг. Ялдагч гэж бүр алчдаг. Энэ зөөр өмнөх нуглаан дээр ялагдсан террорист харин жинхэнэ терроризм хийх гээд энэ тэнд бомб тавьж явж байхад нь манай хоёр бариад авчина. Нэрээ манай хоёр тэмцээн ихснээс хойш ялагдсан тулаанчдынх нь өрөөрөө нууцаар ороод бүгдийг баг байцаадаг. Даанч хинч аавынхын талаар мэдтгүү. Угаасаа л ихтэй аав нь бүр дээд түвшний мафийн босс. Ийний болохоор доод түвшний алуурчин зрууд штэ. Террорист ч гэсэн юу ч мэдэхгүй байсан учраас тавиад явуулна. За тэгээд энэ үед тэмцээний финал эхэлж нөгөө homophobic Камедева хоёр нүрэлтнэ. Манай хоёр ер нь л нэлээд ойролцоо үзэж байгаа. Тэгээд homophobic болохоор би өдий хүртэл өөрийгөө дийлдэшгүйнийг ингэж бодож исэн. Гэхдээ саяхан амьдралдаа хизээж харж байгаагүй тийм хоёр мангасыг харсан идэргээл. Манай хоёр саяхан бас мэдээ салах гээд тэрний өрөөнд нь очсон байхгүй юу? Тэгсэн нөгөө нарциссист Камедева хүртэл угаасаа л аквариум дотроос гараад үзэх юм бол үргэлжил хаа нэг газар чамаас илүү том загас байж л байдаг гэдэргээл. Манай хүн бас тийм ч амар delusional биш л байсан юм байлээ. За тэгээд эцсийн дүнд нь Камедева ялаад манай хүн бол ерөөхдөө энэ тэмцээний хошоо авраг болж байгаамаа. За тэгсэн харин нөгөө талд нөгөө Нё Рекс хоёртой нэг төвшний гэдээс актер алуурчин Ярцаан чинь аль хэдийн босстойгоо цуг алуулсан байдалтайгаар 52 дугаар бүлэг төгсдөг. Тэгээд ерөөхдөө сүүлийн 3 сар шинэ бүлэг гараагүй юм байлээ. Магадгүй энэ хитрхийг хараалын үг ресизм мэдэрн мангагаас олоход айгүй хүндрэлтэй болгодог баг. Ерөн тэгэл харангуут энэ манганы зохиолч яг нэг тийм Instagram-ийн идэвхтэй рил ухах шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэр хэлж байгаа хүллэг, humor sense, гаш байдал эдэр нь Instagram-ын ийм харьгаа байдаг. Ер нь манай IG-ийг сохдог хүмүүс мэдэн дээ. Би өөрөө IG-ийг сохдог болохоор ч тэр энэ аниме humor sense бол надад үнэхээр таарч исэн. Яг нэг иймэрхүү баг зэргийн darkтэй, баг зэргийн extreme humor-д бол би л өөр анime манганаас огт харж байгаагүй. Яалтчгүй зохиолч нь өөрөө хар эстэй залуу юм байлээ л дээ азар. Энэ орт лицензтэй. Тэгээд One Punch Man-ы айгүй том фэн гэх шиг болсон. Ер нь сайн анзаарах юм бол тулааных нь эссэнүүд зөрүүдийнх нь OP байдал смөрфлж байгаа эдэр нь One Punch Man-ийн vibe бол байсан. Гол нь яг нэг тийм барууны хьюморыг анime манга руу оруулаад ирвэл юу болох вэ гэдгийг энэ манганаас анхаарсан. Таалагдсан. Бүр яг жихнээсээ шүү. Би л сайн манга гэж хэлнэ. Миний бодлоор гэтээ зохиолч нь анх бол яг ингэж жинхэнэ манга шиг адал явдалтай, дүрийн хөгжүүлэлттэй, сериесний нухацтай авч үзээгүй баг. Анх зүгээр найзуудтайгаа троллох зорилгоор эхний чаптраа хийгээд тэгсэн тэр нь мем болоод вайрлаллаад эхлэнгүүд хүй байж та. Энийг чинь хөгжүүлчихвэл бас болохоор юм шүү гэж бодсон байх гэж би таамаглаад байгаа. Тэгээд үннийг хэлэхэд би энийг аним болгоосэй гэж үнэхээр хүсэж байна. Нэр энэ аним болох юм бол бүр нэг хэсэгтэй мем талбарыг эзлэхээр байгаа байхгүй юу? Гэтэ одоохондоо ийм мангаг аним болгоо цацж байгаа арслангийн зөрөгтэй жалхтай газар Adult Swim л байж магадгүй. Гэтэ өөрөөр бол Япон студийн суугууд бол ойртохгүй л. За нэг иймэрхүү манга байд юм байна. Нөгөө нь бол яг өөр бичлэг хийжсэн байхгүй. Тэгсэн чинь энэ манганы мемийг хайлт хараад тэгээд угаасаа скипж болохооргүй тийм сонирхолтой манга байсан учраас яалтчих юм бичлэг хийжлээ. За тэгээд өөр юу ярих вэ? Та webtoon манга анime дээр сонирхолтой бол манай групп нийтээрээ. За тэгээд баяр guys.